Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Залуусын хүсэл мөрөөдлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой Оллоо телевизээс санаашил зохион байгуулж байгаа Мөрөөдлийн нисэг реалити шоуны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээ үзэгчдээ хамтдаа шилдэг 10 маань хинбэ гэдгийг хамтдаа сонирхцгаая. Эрхэм үзэгчдээ Мөрөөдлийн нислэг реалити шоу маань үргэлжилж байна. Мөрөөдлийн нисэг реалити шоуны маань ерөнхий ивент гэж ярьж байгаа Air Mongolia компаниудаар бид бүхэн хүрэлцэж ирээд байна. Ингээд оролцох шилдэг залуучууд маань орж сургалтандаа суух гэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Орцгоё. Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг Air Mongolia компани багш, бүхэгийн багш, бүхэгийн хэсгийн ажилчдын менежер юм хүн байна. Тэгээд өнөөдөр та нарт хичээл зааж байгаадаа баяртай байна. Тэгээд та нарт 2 өдрийн хичээл заана. Эхний өдөр та нарт агарын хөлгийн үйлчлэгч буюу бүхэгийн ажилтан гэдэг маань ямар хүний хэлдэг юм бэ? Ямар сургалтанд суугаад энэ хүн гэрчлэгээж авдаг юм бэ гэдэг хичээл орно. За өнөөдрийнхөө хичээлийг бид нэр Air Mongolia компани анхан шатны танилцуулах сургалт буюу бүхэгийн ажилтан гэдэг хүн маань ямар хүн байдгийг өнөөдөр та нарт зааж өгье. Та нар өөр нь бүхэгийн ажилтан буюу агарын хөлгийн үйлчлэгч ямар хүн байдаг вэ? Энэний түүхийг мэдэх хүн байгаа юу? Байхгүй юу? За тэгвэл түүх маань энд байгаа. Агарын хөлгийн үйлчлэгчийн ажил нь зорчигч тээврийн хөлөг онгоц зорчигчийн галт хэрэгнээс үндсэндээ үүсэл гаралтай боловч агарын хөлгөөр илүү богино хугацаанд аялахаас шалтгаалan хязгаарлагдмал орон зай зорчигч нартай илүү шууд хамааралтай болж өгдөг. Энэ учраас агарын хөлгийн үйлчлэгч гэдэг ажил гарсан. Мөн түнчлэн агарын хөлгийн үйлчлэгчийн ажил нь бусад төрлийн нийтийн тээврийн хэрэгслүүд ижил төстэй албан хаагчаас илүүтэйгээр аюулгүй байдалтай холбоотой байдаг. Тэгэхээр агарын хөлгийн үйлчлэгч буюу бүхэгийн ажилтан маань аюулгүй байдлыг ханган ажилладаг байна. Агарын хөлөг доторх агарын хөлгийн үйлчлэгч нар нисэх багийн бүхээгт байгаа нисгэгч, инженерүүдээс ялгагдах ба нэг бүлэгт хамтын хөдөлмөрөөр ажиллах юм. Тэгэхээр энэ бол нөгөө багаар ажиллах чадвар гэдэг юмараа мань гарч ирэх нь. За хамгийн анхны агарын хөлгийн үйлчлэгч нь эрэгтэй хүн байсан ба Германы Зеппен гэдэг онгоцон дээр 1911 онд нисчихсэн байна. Хамгийн анхны болохоор эрэгтэй хүн байсан байна, тийм үү? Нийтийн тээврийн хэрэгслийн SWORD буюу үйлчлэгч гэдэг үгний үүсэл нь тэнгисийн тээврийн нэр томьёонд хэрэглэгддэг үйлчлэгч гэсэн ойлголт нэршилтэй холбоотой юм аа. Stewards гэдэг үг маань ийм утгатай үг байна. Ахлах үйлчлэгч буюу purser нь тэнгисийн ажилчдын дотор ижил төстэй өөрөг бүхий ээлжийн ажилчдыг хэлдэг. Энэ хэлний ялгаатай нэршил нь 14-р зуунаас хойш Их Британий олон улсын тэнгисийн эртний уламжлалт үйлдэлтэй ба нэгдсэн улсын худалдааны болон иргэний нисгэд зарим талаараа зааварчлагдаж өгсөн байдаг. За нэгдсэн хамт улсын Imperial Airways компани 1920-ад оны үед cabin boys буюу stewards байсан байна. Америкийн нэгдсэн улсад State Airways компани 1926 онд анхны үйлчлэгч нарыг Fort Decatur онгоцнууд дээр Detroit, Grand Rapids, Michigan-ы хооронд нисдэг байсан. 1928 онд Western Airlines, 1929 онд Pan American World Airways зэрэг Америкийн нэгдсэн улсын агарын тээвэрлэгч нарт үйлчлэгч нараа ажилласан хоол унтаар үйлчлдэг байжээ. Анх 10 зорчигчтой Fokker онгоцны үйлчлэгч нарыг Key West, Флоридагаас Havana, Cuba чиглэлд эрсдэлтэй нислэлтгүүдээр явуулдаг байжээ. Эрсдэлтэй гэхлээр энэ бол айгүй хэцүү байсан байна, тийм үү? Орчин үеийн иргэний нисгийн нэр томьёонд ахлах агарын хөлгийн үйлчлэгч нар нь ахлах үйлчлэгч, үйлчлэг зэрэг ажилтнуудыг гүйцэтгэх шаардлагатай болсон. Хамгийн анхны агарын хөлгийн үйлчлэгч нь 25 настай Эллен Кроуч нэртэй сувилагч мэргэжилтэй хүн байсан гэж бүртгэгдсэн байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол агарын хөлгийн үйлчлэгч гэдэг маань болохоор авран хамгаалах буюу анхан шатны тусламж үзүүлэх чадвартай хүн байдаг болох нь. Агарын хөлгийн үйлчлэгчийн ажлын хамгийн хэцүү хэсэг нь аюулгүй байдал байж байна. 6-аас 7 хоногийн анхан шатны сургалтын дараа агарын хөлгийн үйлчлэгч нар жил бүр хэдэн цагийн давтан сургалтад сууж аюулгүй байдал болон аюулгүй ажиллагаатай холбоотой журмуудыг давтан үздэг. Агарын хөлгийн үйлчлэгчийн аюулгүй байдал нь 2 үндсэн хэсэгтэй. Энэ нь эмчилгээ ба механик ажиллагаа юм аа. Эрүүл мэндийн асуудал нь 37 мянган фитийн өндөрт хэн нэгний ходоод муудан бөөлж чихлэхээс зүрхний шигдээс болох хүртэл бүх зүйлс багтдаг. Илүү энгийн нөхцлүүд зорчигч нар бөөлжөж хүчил төрөгчийн дутагдалд орох,
жижиг зөксөлтүүд боолт хийх, илүү хүнд нөхцлүүд болох чихрийн шижийн өвчнөөс болж ухаангүй байдалд орох татаж унах зэрэг орно. Ихэнх агаарын хөлгийн үйлчлэгч нар энэ нөхцөлд ажиллах талаар сургалтанд хамрагддаг. Судалгаагаар 3 агаарын хөлгийн үйлчлэгч нарын нэг нь ийм нөхцөл байдлуудтай учирч байдаг. Дунджаар жилд 3 нислэг бүрийн нэгдэн эмнэлгийн анхан шатны тусламжууд таарлаж байдаг судалгаа байд юм байна. За нислэгийн үед учирдаг хамгийн хүндрэлтэй тохиолдлууд нь болохоор зүрхний шигдээс эрт төрөлт байдаг. 10 жил дутам нэг хүүхэд агаарын хөлөг дотор төрдөг гэсэн судалгаа байд юм байна. Ер нь бол орон нутгийн нислэгүүдэд төрхөөс өмнөх нисгэгч нар ихэвчлэн газардаж чаддаг бол олон улсын нислэг буюу далаа дээгүүр нислэг үлдэж байгаа тохиолдолд энэ эрсдлүүдийг бол давж гүйцэтгэхгүй. Тийм учраас агаарын хөлгийн үйлчлэгч бол яадаг вэ гэхээр анхан шатны онгоцон дотор хэрхэн их барьж авах вэ гэдэг сургалтанд бас давхар сургадаг. За агаарын хөлгийн үйлчлэгч нар усан дээгүүр нислэгт ирэхэд их барих тухай тийм үү үзэж халдвараас сэргийлж халуун ус эдрийг бэлтгэхэд тусалцаа үзүүлдэг. Ер нь анхан шатны бас нэг сувилагчийн үүрэг гүйцэтгэдэг байхаа нэг тийм. За агаарын хөлгийн үйлчлэгч нар мөн тоног төхөөрөмжүүд тулгарах асуудлуудтай танилцж мэддэг байх хэрэгтэй. Газарт байхад ямарваа нэгэн мэдэрч гэмтэх юм бол бид нар бол техникийн ажилчнуудад бол бүгдийг ингээд хариуцуулаад өгчнө. Тэгэхэд яг ингээд онгоцон дээр рэшигээ гараад ирэхээр яах вэ гэхээр битүүрмжлэл алдагдах ч юм уу тийм үү онгоц зорчигч ямарваа нэгэн ямыг ирдэг ч юм уу гээвэнт хүчил төрөгчийн юмнууд унаад ирэхэд тэднийг бол хэн хариуцах вэ гэхээр бид нар бүхээгийн ажилтнууд бүх юмгаа хариуцаж бүх юмаа янзлдаг. Тийм болохоор маш их мэдлэгтэй хүн байдаг бахан тийм үү онгоцооч мэднэ хүнээ ч асарна нисгэгчээ хамгаална тийм л хүмүүс агаар хөлгийн үйлчлэгч гэж байдаг байна. За онгоцноос нүүлгэн шилжүүлэх маш олон шалтгаанууд байдаг. Эдгээр нь ховор тохиолддог хэрэгтэй. Зорчигчийн бүхээгт утаа гарах, хэвэн бус агаарын хөлгийн байршил, өөр бусад амин насанд занал хийсэн нөхцлүүдэд нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай. Тэгэхээр ер нь бол 150 хүнийг бол минимумдаа 90 секундэд, максимум 90 секундэд бид нүүлгэн шилжүүлдэг. Тэгэхээр 1 секундэд баг нэг дойлд баг 1-2 хүн баг юу байхаар байгаа. Тэгээ минут 30 секундэд тийм үү. За зорчигчдыг сандарлаас гаргаж суудлаасаа босгон онгоцноос гаргахын тулд агаар хөлгийн үйлчлэгч нар зөв чангаар командуудыг өгөх маш шаардлагатай. Нүүлгэн шилжүүлж байгаа үед бид нар яадаг вэ гэхлээр зорчигч нар бүгдээр сандарцсан юу ч ойлгохгүй байдаг. Тэгэхээр бидний дуу хоолой бол айгүй чанга байдаг. Хүнд ойлгомжтой, хамгийн чангаар ярьж тодорхой хэлдэг учиртай. Тийм болохоор та тайван бай, би таныг аварна ч гэдэг юм уу тийм үү? Иймэрхүү үгнүүдийг маш сайн мэдчих хэвээр. Агаар хөлгийн үйлчлэгч байхын тулд чи бүхэл зүйлд бэлтгэлтэй байх хэвээр. Энэ бол юу ч болж болно тийм үү? Хүн сандарч болно, хүн ууралж болно. Тэр болгон дээр та нар яах вэ гэхлээр хамгийн сайхан нэмсэглэл үзүүлээд та тайван бай. Тийм үү? Хүн үхгээ би үхгээ дэжтэйг ойрлж яхад та тайван бай, би таныг одоохон эмчлээд өгөөч гэдэг юм уу тийм үү? Тиймэрхүү байдлаар маш сайн зорчигчтойгоо нээлттэй ханддаг. Агаар хөлгийн үйлчлэгчийн зорчигчдын аюулгүй байдлыг ханган болзошгүй аюул ослын үед тэдний амнаас эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Энэ бол бидний ганц үндсэн үүрэг. Агаар хөлгийн үйлчлэгч нь тухайн төрлийн агаар хөлгийн авран хамгаалах сургалтандаа хамрагдаж гэрчлэгээдсэн байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь манай Мятын 747 гэдэг онгоцон дээр би гэдэг хүн бол нисэх хэрэггүй гэсэн үг. Яагаад гэдэг вэ гэхээр тэр тухайн онгоцон дээр одоо type-ийн сургалт явагддаг. Одоо та нар жишээ нь Fokker 50 гэдэг онгоцон дээр ниссэн бол та нар Fokker 50 дээрээ л ниснэ. Энээс шилжих сургалт хийх юм бол ахаал бид нөгөө emergency хаалганы байрлал гэдэг ахаа сургалтанд сууж иж дараагийнхаа дэвших сургалтанд. За иргэний нисхийн ерөнхий газраас гаргасан болон бусад олон улсын эрх зүйн бичиг баримтууд Air Mongolia буюу манай компани заавар дүрмүүд тэдгээрийн өөрчлөлтөдтэй тухай бүртэн танилцаж зохих мэдлэгтэй байна. Тэгэхээр бүхэл төрлийн мэдлэгтэй байна тийм олон улсын мэдлэгтэй байх нь иргэний нисгийнхаа ерөн дүрм хуйлуудыг мэддэг байх нь байна. Өөрийнхөө компани зааврыг бас мэддэг байх нь байна. Агаарын хөлгийн үйлчлэгч нь агаарын тээвэрлэгчийн нүүр царай болж зорчигчдод үйлчлэгээний өндөр соёлыг үзүүлж хувийн зүгээс нөхөрсөг, илгэмсэг, өөртөө ихтэй байдлыг үзүүлэн ажиллах ёстой. Агаар хөлгийн үйлчлэгчийн ажил нь биеийн болон сэтгэл зүйн хүчийг ихээхэн шаардах бөгөөд жилийн айлч үедэд ажиллах ачаал авахд бүрэн бэлтгэгдсэн байна. Агаар хөлгийн үйлчлэгч нь маш олон нөхцөл байдлуудтай учрах бөгөөд энэ тохиолдлуудад маш түргэн сэтгэж бодох, санаачлагыг гартаа авах, удирдан зохион байгуулах ур чадвартай, багийн гайхалтай тоглогч. Бүхэл төрлөөр хүн юу ч асуусан өрдөөс өтгөдөрөхгүй би асууж идэв яа. Эсвэл те ямар ч байсан аман дээр бүхэл хариултууд бэлэн байх хэрэгтэй. За давтан сургаалт иргэний нисхийн
4-ийн 121-ийн 84, 121-ийн 90 гэсэн сургалтуудыг та нар хийгдчихэж бүхэгийн ажилтан болох нэ. За авран хамгаалах сургалтууд гэдэг маань юу байд юм бэ гэхлээр агаар хөлгөөс зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх гэдэг маань нэгдүгээр хичээл болдог байна. Усан дээр ослын буутыг зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх, агаарын хөлөгт битүүмжлэл алдагдах, агаарын хөлөгт гарсан галтай тэмцэх, зорчигчдыг зохион байгуулах, аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, бусад хэвийн бус нөхцлүүдэд ажиллах, анхны түргэн тусламж үзүүлэх, мөн авран хамгаалах тохиолдол төхөөрөмжүүдийг ашиглах. Тэгэхээр бүх авран хамгаалах тоног төхөөрөмжүүд маань онгоцон дээр суулгагдсан байдаг. Бидний сургалтанд бол ерөнхийдөө 57 кг жинтэй хүн болохоор 180 кг жинтэй хүнийг өргөөд гаргах тим техникүүдийг сурдаг. Ер нь бол энэ жишээ нь сонирхолтой хэлэх. За ерөнхийдөө бол агаарын хөлгийн үйлчлэгч гэдэг маань иймэрхүү юм хийдэг хүн байх нэ. Тэгээд ийм сургалтанд хамрагдчихэж та нар өнөөдөр гэрчлэгээжээд бүхийгээ ачлан болох юм. За өнөөдрийн хичээл маань нислэгт гарах өмнөх бэлтгэл. Нислэгийн өмнө бид нар хамгийн түрүүнд биеэ бэлтгэх ёстой тийм үү? За бүхэгийн ажилтан гэдэг маань ердөөсөө бүхэл хүний өөдөөс нүүрс царайгаа харуулж явж идэг. Тийм үү? Ганцхан биднийг хүн яах вэ гэхлээр бүхэл бүтэн 2 цаг, 3 цагийн турш тэр хүн харж идэг. Бидний бүх өөг ингэж мэдэрч идэг тийм хүмүүс үүдэг. За өснөөсөө эхлэе тийм үү? Хүн хамгийн эхлээ зулаанаас эхлэе гэсэн. За өс ямар байх вэ гэхлээр бүхэгийн ажилтан маань ер нь бол үйлчилгээний ажилтан учраас үс бол цэвэр, нямба, унжсан хэсэггүй байх ёстой. Үсийг бид нар яаж янзалдаг вэ гэхлээр манай үйлчлэгч нарын тавигдах шаардлагууд байдаг л да. Үсээ өөрт зохих хэмжээтэйгээр хэлбэржүүлнэ. Тэгээд хар өнгөөр будна, хар юм уу бороо өнгөөр будна, шар өнгөөр будахгүй гэсэн бас хориотой хэсэгнүүд байдаг. Тэгэхээр үс ямар байх вэ гэхлээр одоо миний үсийг харж байгаа тийм үү? Ерөөсөө л юм байх ёстой. Манай яг зөвхөн Айра Монголын авиа компани бол хязгаарч задгаа өстэй үйлчлэгч бол байдаггүй. Тийм. Тэгэхээр үйлчилгээний ажилтан хүнд хоол өгж байгаа, цай өгж байгаа учраас задгаа өстэй хүмүүс явж ивэл яах вэ гэхлээр нөгөө үс нь унаа. Эмэгтэй үс бол ердөөсөө л арзаалгаагүй эмх зэгцтэй байна. Нэг л болт хэлнэ, олон талын одоо нэвдэнг ч юм уу юм сүр шувт одоо юу гэдэг гэлтгансан юмнууд их хэрэгэлдэг. Эрэгтэй хүн болохоор ердөөсөө лак гэл ваксаар юу байдаг. Эмэгтэй хүн бол зөвхөн лакаар л байдаг. Бас нэг сонирхолтой ч юм уу юунууд болохоор пив байдаг шүү дээ. Пивний үнэрийг гаргаад цацдаг. Тэгэхээр өсөнд тижэл өгөөд бас басдаг. Энэ бол зүгээр жишээ шүү за. За өсөндөө бол хатгуур баг хэрэглэнэ. Одоо жишээ нь би одоо өөрөөгөө жишээ болгоод байгаа юм. Ингээд боолоо нэг л хатгууртай. Энэ бол манай компани бүх үйлчлэгч нар зүүдэг. Тортой авчаар хэрэгэлдэг. За хоёр дахь асуудал нь доошоогоо орлоо. Нүүрний будаг байна тийм үү? Эмэгтэй хүний. Эмэгтэй хүний нүүрний будаг маань яах вэ гэхлээр онгоцон дотор гэрэл ихтэй байдаг учраас нүүрийг тод будах хэрэгтэй. Яагаад гэхлээр хүн ямар ч юм юугүй будаггүй харагддаг учраас. Гэхдээ хараар, ягаанаар, цэнкрээр буюу тод өнгөөр буддаг. Бор юм уу те? Тэг жоохон үдээ жоохон том харагдуулахаар тиймэрхүү өнгөөр буддаг. Химийн сормосыг нислэгт ашигладаг. Ягаад гэхлээр нисээ байж л хүнээ нүүлгэн шижүүлэлтэнд нь унцсан явж байгаа баларш тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол манай авран хамгаалах одоо түрүү нөгөө нэг үзүүлжсэн маскнууд байдаг шүү дээ. Тэд нар болохоор ердөөсөө юм уураар яадаг учраас нүүрний будагтай үед ердөөсөө өмсдөггүй. Хэрэг тэрийг өмсгөр бол уруулынхан будгийг арилгаад тий аль болох нойт нислэгүүдээр нүрээ арчиж угалдаг. Тэгэхгүй бол нөгөө хүчил дөрөвч гэдэг маань нөгөө төгтөгөө уруулд ороод бид нар нүрээ шигтэх аюултай болж байна. Тэгэхээр эхлээд нүрээ болдон тийм үү хүмүүсэг бол тодорхой хэмжээний өнгөтэй байна, нүд ойлгомжтой. Нүдний контрыг баг зэрэг тавина. Түүнээс ч нүдийг тойруулж хараад бодохгүй. Эрэгтэй хүмүүс бол нүүрэн дээр юм гарсан тохиолдолд бол аль болох нислэгт явуулахыг хориглодог. Яагаад бол зорчигчдод аяга муухай харагддаг тийм үү? Яагаад бид нар зорчигчтой юм ойрхон харьцдаг учраас тэр хүн бас юм мэдэх гэж хүнээс бас хараад ингэн тийм үү? Тэгэхээр хэрэг нүүрэнд юм гарсан тохиолдолд баг зэрэг кремдэд өөд аргач ашигладаг. За эмэгтэйчүүд бол уруул байнга өнгөлөөтэй гэлтгансан байх ёстой. Яагаад гэвэл хатсан уруултай байж болохгүй. За чих нислэгт гарахын өмнөх бэлтгэл тийм үү?
Зөвхөн сувтай эмэг зүүдэг манайх. Ягаад гэвэл үйлчлүүлэгчдэд таатай сэтгэл төрүүлдэг. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй байж болохгүй тийм үү? За одоо ингээд явлаа. Одоо доошоогоо явлаа. Хүзүү алчуур байгаа. Эмэгтэй хүмүүс бол зөвхөн баруун талдаа зүүдэг бол тухайн хүмүүс бүгд ижлэгэн одоо нэг нислэгт явж байгаа хүмүүс яг л ижлэгэн зүүх хэрэгтэй. Одоо жишээ нь та хоёр нэг нислэгт явж байгаа гэвэл яг ижлэгэн зүүдэг. Би өөр хүнтэй явж байл ингээд явна гэсэн. За дөрөв тув зөөх бол хүн бүтнээр нөмсдөг. Эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч үйлчилгээнд гарах гэж байгаа ч юм уу зочигчдын өмнө явах гэж байгаа бол заавал бүр түүнээс ш ингээд онгоолгоод ингээд явж иж болохгүй. За дөрөв тавц бүрнээр нөмснө. Өшөө тэгээ доошоогоо явлаа. Гаран дээр ирлээ. Цаг гэдэг маань яах вэ гэхлээр одоо жишээ нь миний энэ цаг бол ердөөс нислэгэнд явах тохиромжгүй цаг гэж. 1.2 мм-ийн буюу иймэрхүү цаг зүйтэй. За тэгээд хумсны бодог. Хиймэл хумсыг бол ашиглаж болохгүй нислэгт явж байхад яагаад гэхлээр хугар нь маш их ажил хийдэг. Бидний хөдөлгөөн хурдтай учраас хиймэл хумсыг ашиглаж болдог. Эрэгтэй хүмүүс бол хумсаа өнгөлөх ёстой. Өнгөлөхтэй. Эмэгтэй хүмүүс болохоор улаанаар, хараар, цэнхрээр тод өнгөөр бодохгүй, цайвар өнгөөр буюу хүмүүст эвтэйхэн харагдах өнгөөр бодно гэсэн. За гоёл чимэгдлийн зүйл зүүдэг хүмүүс бол ерөнхийдөө энэ гарт хүний нэг гарт нэг л бүгж байх хэрэгтэй. Түүнээс энд нэг бүгжтэй, дахиад энэ бүгжтэй, энэ бүгжтэй хүмүүс гэдэг чинь тэгэж бол болохгүй. Яагаад гэвэл бид нар үйлчлэгээний ажилтан гэдгээр. Тэгэхээр нэг гарын нэг хуруунд л бүгж байна. Бугуйч байж болохгүй. За тэгээд бидний одоо зөвхөн одоо би Айра Монголынхаа жишээгээр яана тийм үү. Бидний энэ ингрийн тэмдэг байдаг тийм үү. Ингрийн тэмдэг бидний нэр дээр нээдэг. Зүүн талдаа зүүдэг. Тэмдэг нь болохоор доороо байдаг. За тэгээд гутлын хувьд бол эрэгтэй хүмүүс бол илгэн гутал өмсөхгүй, арьсан гутал өмсдөг. Эмэгтэй хүмүүс болохоор онгорхойтой дүүфлийг хоригддаг, мөн илгэн дүүфлийг хоригддаг. Зөвхөн арьсан дүүфл. За аэродром дээр бол бид нар одоо энэ талбайг ч юм бол аэродром гэж аа тийм үү. Энэ аэродром дээр бид нар алхахтаа яадаг вэ гэхээр өндөр өсгийтэй гуталтай явдаг. Онгоцонд орохлоор галешус буюу өсгийг намхан гуталтай явдаг. Яагаад гэхээр үйлчилгээнд гарахлаар тэлээ шиг маань айгүй хэцүү. Тэгээд дээрэс нь онгоцонд янз бүрийн сэгсрэлт явагдана. Тэнцвэртэй байдлын үүднээс намхан гуталтай явдаг. Хувийн харин цэвэр маш их шаардлагатай байдаг. Тодорхой хэмжээний өндөртэй усыг байнга төрөх явах ёстой. Яагаад гэвэл хүнээс янз бүрийн өндөртэй ус хурц тод өндөртэй ус өндөртөж болохгүй зөөлөн үснээр өндөртдөг. Тэгээд амны үнэрийг маш сайн анхаарах ёстой. Бид нар зорчигчдод маш ойр ус буюу 2 төгс орчмын зайнаас харьцдаг учраас тэр хүнд ямарваа нэгэн үнэр өнөртүүлж болохгүй нэ. Тэгэхээр маш сайн цэвэрхэн байх нь тийм үү? За нислэгт явахаас өмнө яадаг вэ гэхлээр ахлах үйлчлэгч бүхэгийн ажилтан тийм үү? Шалгадаг. За чи өнөөдөр болж ийн тийм. За нислэгт явъя. Нислэгийн өмнөх яриа гэдэг юм хийдэг байхгүй. Тэгээд тэрэн дээрээ бид нэр ярилцаад тэр хүнээ авч явдаг. Хэрэг тухайн шаардлагыг биелүүлээгүй ч юм уу урд өдөр нь ямарваа нэгэн асуудалтай өвчтөй зовлонтой байсан тохиолдолд шууд запас үйлчлэгч гэж. Тэгэхээр тэр нэгэн хүн нисэж нисээгүйч ирэх нь л гэсэн үг тийм үү? 72 цагийн өмнө арх согтуур болох юм дагааруулж одоо хэрэгжилж болдгоо хамгийн гол дүрм нь нислэгт гарахаас өмнө яагаад гэхээр цус нарийнс нь өөрийгөө биеийг дээрээс нь тэр чинь үнэртэнтэй. Ерөнхийдөө бол хамгийн сүүлийн юугаар бол 0.04% хүн бол ер нь нислэгт гарахгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр ингээд бүх юмаа бэлдээд нислэгт гарах юм тийм үү? За нислэгт гарчаад яах вэ? Өөрийгөө бэлдчихлээ шүү дээ. Тодорхой хэмжээний өөрийгөө бэлдээд онгоцон дээр очичлаа л доо. Одоо яах вэ? За зорчигч угтах юм сурсан. За ердөөсөө зорчигчтой угтаж авах юм бол тийм үү? Зорчигчтой ердөөсөө eye contact гэдэг юм хийдэг. Бидний үндсэн зогсолт яадаг вэ гэхлээр ердөөсөө л ингээд зогсож явах хэрэгтэй. Нүднээс нүдэнд харилцсан тийм үү? Ингээд зогсчод хүн орж ирэх юм бол сайн байна уу та? Баг зэрэг хэлдэг. Тэгэхээр хилээд үзтээ бүгдөө хэлж чадах уу? Тэгэхээр тэр над руу харах биш өөр зорчигч руугаа харж тийм үү? Ингээр нэг гэлжийн хаанаас хүн орж ирээд байна тийм үү? Тэгээд бас нэг юу байд юм. Зорчигчийг угтаж авах зөвхөн тэр хүнтэй мэдлэг төдий биш. Өшөө яах вэ гэхээр тэр хүнийг ердөөсөө дээрээс нь доошоо ажих хэрэгтэй. Өвчтөй хүн орж ирж болно. Жирэмсэн нуугдаад ороод ирж болно тийм үү? Төрөх төгчөөд нэвсээсээ өмсөд ороод ирдэг ч юм уу тийм. Шаардсан хүн байж болно. Бүр хагалгаанд ороо бит. Энэ хүн ер нь ямар хүн бэ гэдгийг л ердөөсөө сайн байна уу гэж хэлэхдээ тэр хүнийгээ бүгдөрөнд нь ажил авах хэрэгтэй байна.
Тэгэж бас болохгүй тийм үү? Тэгэхээр ердөөсөө нэг харцаар л харах хэрэгтэй тийм үү? Хараад сайн минутаа гिचээд ердөөсөө л тэр хүнээ л энэ тэгсэн хүн байна, энэ ингэсэн хүн байна тийм үү? Энийг ачаад дараа нь нөгөө ахлах үйлчлэгчтэй хэдийн дэд дээр тэр хүн жоохон тиймэрхүү байдалтай байлаа шүү гэдгийг мэдгэдэг. Яагаад тэгэхээр тухайн өвчтөе хүн ороод ирэхлээр дээшээ хөөрөөд ч юм уу ямар нэг импакт өгдөг, бөөлждөг. Хэрв их арх утсан их хэмжээний согтолтой хүнийг бол манай Айра Монголын авиа компани бол тээвэрлэдэг. Яагаад гэвэл тэр хүн ямарваа нэгэн аюул төртнө гэдэг утгаас. Тэгэхээр их шаардсан ч юм уу хордлогонд орсон хүмүүс дээшээ гарахлаар дээшээ онгоц 3000 м-ээс дээш бол аюултай өндөр. 3000-аас доош бол аюулгүй өндөр. Тэгээд зорчигч орж ирээд бүгд судалт асуулаа, онгоц хаалгаа зарлан мэдээлэл уншина. Зарлан мэдээлэл уншихад яах вэ гэхээр нэг үйлчлэгч нь зарлангаа уншиж л нөгөөх нь аюулгүй зааварчилгаа үзүүлдэг. Тэгэхээр би та нарт аюулгүй зааварчилгаа зааж өгөхгүй. Яагаад гэхээр гэрчилгээжээгүй хүмүүс учраас. Аюулгүй байдлын гэрчилгээ тийм үү авраа хамгаалах сургалтанд суусан хүн тухайн онгоцныхаа аюулгүй юуг үзүүлэх ёстой, зааварчилгааг үзүүлэх ёстой. Demonstration. Тэгэхээр тэр аюулгүй зааварчилгаа яах вэ гэхээр та энэ хаалгаар гараад энэ гэрлийг хараад тийм үү гэрэл унтарсан тохиолдолд ингэнэ тэгнэ гэдэг учраас тэр онгоцныхаа тайпыг бүгдийг мэдчих хэрэгтэй байна тийм үү. За үйлчилгээний хичээл жоохон сонирхолтой болгоё заа. За ерөнхийдөө үйлчилгээний хичээлийг гаргаж ирэхэд энэ бол манай үйлчилгээний тэрэгэнцэр гэж явдаг. Тэрэгэнцэр буюу телешик гэж ярьдаг. Эндээр бүх үйлчилгээний материалууд байгаа. Зорчигч онгоц хоорондын манай онгоцны хоорондын зайнууд ердөөсөө 46 см байдаг. Суудлын хоорондын зай. Хоёр суудлын хоорондын зай 46. Тэгэхээр та нар ажил үргээ юунд гүйцэтгэх вэ гэхээр 46 см-ийн зайд л гүйцэтгэх нь. Тэгэхээр ингэж яваад ах ерөөсөө боломж авахгүй чигээрээ яваа чигээрээ. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө төвийг хараад хамгийн хойдлын нэг цэг байдаг тийм үү? Тэрнлөө бид нар хараад ерөөсөө хүнд яг ойлгомжтой. За онгоц хөөрөөд өндрөө авсны дараа буюу 15 минут орчмын дараа онгоц цэг шулуунд ордог. Онгоц цэг шулуунд орсны дараа манайх үйлчлэгээ гарч эхэлдэг. Цэг шулуунд ороод seat belt light буюу тийм үү? Та бүсээ тайлнуу гэсэн гэрэл унтарсны дараа үйлчлэгээний юмнуудаа бэлдээд тэгээ гардаг. За үйлчлэгээнд гарахдаа телешкийн дотор маань ямар ч байсан тоормс байгаа тийм үү? За тоормстай тийм зорчигчоос юу гэж асуух вэ? Халуун цай, кофе, жуус, өрсөн та юу? Тийм үү? За ингээд асуулаа. Зорчигч маань юм хэлнэ тийм үү? Энэ бол тэгэхээр манай орон нутгийн нислэгт явдаг зуурчнууд байгаа. Тэгэхээр хоолыг тавилаа. Уух юм ин асуулаа. Тэгээд юм уудлаа гин тийм үү? Та тавтаа алдараа. Ингээд цаашаа. Энийг болохоор ингээд ойролцоогоор цаг 30 минутын нислэгэнд бид нэр 50 хүндээ ниснэ л дээ. Тэгэхээр нэг хүн цаг 30 минутын нислэгэнд 50 хүндээ нисгээд биднэрт үйлчилгээний цаг ердөөсөө 20 минут байдаг. Тэгэхээр бид нар нэг хүнд ердөөсөө 30 секунд л үйлчилнэ гэсэн. Ойролцоогоор. Тэгэхээр лаацтай ундааг бол эн чинь сэгсэрсэн байж болно тийм үү? Тэр хүн яг одоо уух гэж яж болно. Жуусыг бол аягалаад өгнө тийм үү? Жуус, ус, виног аягалж өгнө. Лаацтай ундааг бол тухайн зорчигч өөрөө л аягалж. Яг аягалаад өг гэсэн тохиолдолд аягалж болно л доо. За тэгээ үйлчилгээн дээр хамгийн эхлээд үйлчилгээний дараалал гэж юм байдаг. Юу вэ гэхээр өвчтөе зорчигч, эмэгтэй хүн, хүүхэд, настай хүн. Ийм дарааллуудтай байдаг. Тэгэхээр энэ нэгнэнд яаж ийнэ вэ гэхээр ингээд 4 хүн сууж ин тийм үү манай онгоцонд 4 хүн сууж хахад энд нь эрэгтэй хүн, цаана эмээ, энд нь хүүхэд, цааталт нь жирэмсэн хүн байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь бол бид нар баруун гар талаас үйлчлэх тийм үү? Тэгэхдээ онгоцны үйлчлэгэнд болох дээрээ эхлээд хүүхэдтэй өгнө. Зүүнээс өвчин тийм үү? Хүүхэдтэй өгнө. Дараа нь жирэмсэн хүндээ өгнө. Тэгээд цаатлынхаа энэ нааталт нь эрэгтэй хүн сууж ивэл цааталт нь эмэгтэй хүндээ өгнө. Би эрэгтэй хүндээ. Түүнээс биш ингээд заавал ингэх дараалал байхгүй. Аль хүндэтгэх шалтгаантай хүн байна. Тэрэнд нь өгнө. Өвчтөе хүн ч юм уу ямарваа нэгэн хүн байгаа тохиолдолд би тань задаад үзэх. Аль болох хүнд найрсаг үйлчлэг үзүүлэх хэрэгтэй. Сайхан хандах хэрэгтэй. Зарим хүмүүс ингэж идэм л да онгоцон дотор яг бидний болсон явдал л да. Сайн байна уу? Юу хин? Айгу муухай сонсогдчихэ тий. Тэгэхээр ердөөсөө айгу тод хэлэх хэрэгтэй. Тэгэхээр чи хүн болгонд тэг юм асууад байхгүй тийм үү? Энд нэг хүн дэлгэхэд энэ хойдлын хоёр хүн чиний яриаг сонсцсон тийм үү? Уух юмаа ботцсон байж хэвээр байхгүй.
Тэгэхээр халуун цай, кофе, жуус, цэвэр сондоо та юу явах уу гэхэд энэ хоёр хүн за би тэрийг нууйдаа гэж бодчих тийм үү. Тэгээд энэ дээр ирэнгүүт шүү энэ үндэ ахаад нөгөө үгээ хэлэхгүйгээр нөгөө маань би тэрийг нуучих. Арай хэлмэр. Иймэрхүү байдал. Тэгэхээр хамгийн гол юм бол ердөөсөө хоолоогоо л маш сайн. За энэ дээр ийм юм байлээ. Энэ ногоон гэдэг маань түгжээгээ дарч байгаа тийм үү? За ингээд дарчихна. За ингээд явлаа гэхэд дахиад ингээд яваад энэ улаан дээр дарахаар энэ маань ингээд хөдлөхгүй бол. За тэгэхээр энэ дээр бас ингээд хуурайсл гэдэг байна тийм үү? За хуурайсл гэдгээ ингээд тавина тийм үү? За тэгчээ дуух юм асан доотлосоо хоол аваад өгнө гэсэн. За тэгэхээр сая энэ дээр яах вэ гэхээр хүнд юм авч өгч ийж тийм үү? Ингэж авах хэрэгтэй энэ нөгөө амсраараас нь ингээд бариад байна тийм үү? Тийм.